Өнөөдөр бүгдээрээ Еш мянган бодлогын геометрийн бодлогуудыг тайлбарлая. За нэгдүгээр бодлого нь радиус нь 4 байдаг. Тойргийг багтаасан. Тойргийг багтаасан гэдэг маань энэ тойрог маань талбараар шүргэлсэн бааз. Тийм трапецийн хувьд AD-гээс BC хассан 6. AD талаас BC талыг нассан. Одоо суурь гэсэн үг л дээ. Ялгуурн 6. Тэгвэл энэ трапецийн периметрийг олоорой гэж байна. За тэгэхээр бүгдээр энд ямар чанар ашиглах вэ? Нэгдүгээрт тойрогт нэг цэгсэн шүрхчийн уртад тэнцвэдэг те. За энэ шүргэлтийн цэг, энэ шүргэлтийн цэг. Тэгвэл тойрогт нэг цэгээс татсан шүрхчийн уртад тэнцв. Тэгэхээр энэ маань энтэй тэнцв. За энэ хоёр хоорондоо тэнцв. Өшөө юу вэ гэхээр мөн адилхан энэ маань энтэй тэнцв. Тойрогт нэг цэгсэн шүрхчийн уртад тэнцв. За эндээс бүгдээрээ юу хэлж чадах вэ гэхээр одоо энэ тал нь энтэй тэнцв, энэ тал нь энтэй тэнцв. За тэгэхээр энд бүгдээрээ юу хэлж чадах вэ гэхээр за бүх бодлогон дэрэг шаардлагагүй би энэ бодлогонд тайлбарлахын тулд гээд юуг нь харуулчих. За мөн энийг өөрөнгөр зурчих тий. За эдгээр ингээд тойрогт нэгсэс татсан шүрхчүүд учраас хоорондоо тэнцв. За одоо бүгдээ ажиглая. Энд нэг ягаан өнгөтэй, нэг ногоон өнгөтэй тий. Нөгөө тал дээр нэг цэнхэр, тод цэнхэр. За нөгөө эсрэг хөдлөлийг харсан чи ягаан энд байна тий. Энд бас нэг ягаан байна. Энд ногоон байна, энэ хажуудлал нэг ногоон байна. Энэ нэг цэнхэр байхад энэ доор нэг цэнхэр байгааз. Энэ нэг тод цэнхэр байхад энэ нэг тод цэнхэр буюу ямар нэгэн дөрвөн өнцөг дотор тойргол багтах юм бол эсрэг талуудын нэлбэр тэнцв. BC дээр AD-г нэмсэн нь энэ CD дээр BA-г нэмсэнтэй тэнцвүүд энд харагдаж байна тий. За тэгэхээр өөрөвл дотор нь тойрог багц учраас CB суурь дээр AD суурийг нэмсэн нь CD хажуу тал дээр энэ AB хажуу талыг нэмсэнтэй тэнцв. За яагаад гэвэл нь харагдаж байгаа зү тий. Өөрөвл яг эсрэг талууд нь нийлбэр нь тэнцв байгаа. Бүр энэ хоёр өнгийн хэрчмээр энэ хоёр өнгийн хэрчмийг нэмлээ. За дахиад энэ хоёр өнгийн хэрчмээр энэ хоёр өнгийн хэрчмийг нэмэхээр яг дөрвөн өөр өнгө гарч байгаа. За тэгэхээр тойрогт багтсан дөрвөн өнцгтийн эсрэг талууд нийлбэр тэнцв байдаг бахнэ. За нэгдүгээр тэнийг мэдчих бүгдээрээ. За хоёрдугаарт яасан гэж чи надаа 4 радиустай гэсэн байгаа тий. Радиус нь 4 байна гэдэг бол эндээс би одоо тойргийн төвөөс шүргэлтийн цэг рүү татлаа перпендикуляр, энэс перпендикуляр. Тэгэхээр энэ юу хэлэх вэ гэхээр энэ хоёр маань параллел юм чинь. Параллел шулуунд энийг ОЦ-ийг дайрсан шулуунд татсан байгааз энэ перпендикуляр, энэ перпендикуляр. За тэгэхээр энэ маань манай радиус, энэ бас радиус юм чинь энэ мөн адилхан радиус тий. Энэ тэгшинс үүссэн байгааз. За тэгэхээр бүгд энэ талыг юу гэж мэдж байгаа юм бэ? 8 гэж мэдж байгаа юм шүү дээ. Тэгэхээр CD тал гэдэг бол 2 эртээ тэнцв буюу 8 см гэсэн үг. За нөгөө талаас бүгд юу болж байгаа гэсэн чинь AD-гээс BC гасан 6. За тэгэхээр AD-гээс BC гасан гэж байна. За тэгвэл бүгдээ энэ цэгээс өндөр болгочих. BC-гээс эсрэг тал руугаа ингээд өндөр болгочих. За тэгээ энийг өндөр гэдэг тань бүгд ааш гэж тэмдэглэж. За тэгсэн чинь AD-гээс CB-г хассан ялгуурн 6 гэж. Тэгэхээр манай энэ CB маань энэ DH-тай тэнцвэр юм чинь ялгуурн 6 гэдэг маань эндээс энэ зайн 6 гэж мэдэж байгаа гэсэн үг. За энэ болохоор өндрийг бүгд 8 гэж мэдсэн юм чинь энэ маань 8 гэсэн үг тийм үү. За тэнгуут бид нар юу гэж харагдаж байна гэсэн чинь энэ тэгшинс гурвалжны хувьд 2 кат мэдэж байгаа 6 ба 8 гээд тэгэхээр эндээс бүгд Пифагордод AB-г олчих. За тэгэхээр AB гипноз учраас BH катын квадрат дээр AH катын квадратыг нэмсэн. BH маань 8, AH маань 6. Тэгэхээр 64 дээр 36 нэмэхээр 100 гээд эндээс манай AB хажуу тал нь 10 гэж мэдэгдсэн. За бүгд энийг 8 гэж мэдсэн, энийг 10 гэж мэдчихлээ тийм үү. За тэгвэл одоо CD дээр BA-г нэмсэн буюу 8 дээр 10-ыг нэмсэн гэхээр 18 байна. Тэгвэл бүгд энэ чанар ёсоор
энэ хоёрын нийлбэр 18 юм чинь D дот 2 суурь нийлбэр нь бас 18 гэсэн үг. За тэгвэл одоо бүгдийн A, B, C, D трапецийн периметрийг одно чинь хүрээний урт буюу дөрвөн талынх нь нийлбэр тий. За тэгэхээр одоо би эндээс CD дээр нэмэх нь AB-г 2 дахь авна гэсэн үг шүү тий. Нэг талаас CDBA гэсэн 2 суурь дээр бүгдээ юуг нэм 2 хажуудал дээр юуг нэмэх гэсэн чинь CBAD гэсэн суурьдын нийлбэрийг нэмнэ. Гэтэл энэ хоёр маань хоорондоо тэнцүү учраас хоёр ширхэг гэж авчлах нь шүү дээ. CD дээр нэмэх нь BA. CD дээр нэмэх BA бүгд 18 гэж мэдсэн юм чинь манай периметр нь 2-ыг 30 18 буюу 36 болж тарах нэ. За дараа нь за радиус нь 3 байх тойргийг багтаасан тэгшин трапецийн за радиус нь 3 байдаг тойргийг багтаасан тэгш өнцөг трапецийн одоо хажуу талынх нь налуу талынх нь урт налуу гэхээр одоо энэ би энийг хийж байгаа шүү. Энэ 10 бол трапецийн талбайг болоорой гэж. За тэгэхээр бүгдийн радиус нь 3 юм бол өмнөх бодлого ёсоор юу гэж ойлгож болох вэ гэхээр энэ зай маань радиус, энэ зай маань радиус буюу CD гэсэн энэ нэг талаас трапецийн өндөр болно гэсэн үг шүү дээ тий. Энэ маань 2R буюу 6 гэх трапецийн өндрийг мэдчихлээ. За бүгд трапецийн талбайг олохын тулд надад дундаж өмнө өндөртөг эрэхтэйдэг өндрөө мэдсэн. Одоо миний хамгийн гол ажил юу вэ гэсэн чинь ерөөсөө би трапецийн D-д 2 суурийн нийлбэрийн хагасыг мэдмээр байна. За тэгвэл саяны өмнөх чанар ёсоор ямар нэгэн дөрвөн өнцөг дотор тойрог багтсан байвал CD AB 2 хажуу талынх нь нийлбэр нь за өөрөөр хэлбэл манай CD дээр AB хажуу талыг нэмсэн CB суурь дээр AD суурийг нэмстэй тэнцүү дотор нь тойрог багтаж байгаа учраас за тэгсэн чи одоо бүгд энийг олох гээд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талаас CD-г мэдсэн. CD маань 6 см, AB маань 10 гэд өгсөн. Тэгэхээр нийлээд 16 см юм байна. Тэгэхээр D-д 2 суурийн нийлбэр мэдсэн. Тэгвэл одоо би шууд трапецийн талбай олж чадсан шүү дээ. Тэгэхээр AB CD трапецийн талбай гэдэг бол D суурь CB дээр доод суурь AD-г нэмээд 2 тухайгаад трапецийн өндөр хөрвүүлж. За D-д суурийн нийлбэр маань 16, 2 тухай дундаж шуг маань 8 юм байна шүү дээ. Тэрийг өндөр 6 см-ээр хөрвүүлж. Тэгэхээр 8-ыг 36 буюу 48 см гавтраад байна. Болохоор ABCD тэгшүнцэг трапецийн тэгшүнцэг трапец гэдэг маань энэ AD гэсэн өндөр нь D-д суурьтайгаа перпендикуляр. За тэгчгээд AB талыг болохоор MC-гээр AD талыг N-зэг шүргэдэг бөгөөд C оройг дайрсан. За тэгээд CD талыг Q зэг тогтолсон. За энэ зэг нь Q зэг тогтолсон ийм тойрог татсан гэж. Хэрэг трапецийн суурьуд нь 3-5 харьцаатай. За суурьуд нь 3-5 харьцаатай гэж чинь CD суурийг AB суурьд харьцуулсан харьцаа нь 3-ыг харьцан 5. За ийм харьцаатай гэдэг чинь CD суурь маань 3 хэсэг байхад AB суурь маань 5 хэсэг гэсэн үг. За гэтэл надад цааш юу өгсөн гэсэн чинь дундаж чум 12 гэдэг өгсөн. Дундаж чум маань яг зурган дээр бол яаж илэрхийлэгдэх вэ гэхээр AD талын дундад цэг, CD талын дундад цэг хоёрыг холбосон энэ гिचмийг дундаж чум гэдэг бөгөөд дундаж чум D-д суурьтайгаа параллел бөгөөд D-д суурийн нийлбэрийн хагас гэдэг. Тэгэхээр одоо энэ ч бүгдээрээ дундаж чум маань нэг талаас биднэрт 12 см гэдэг өгчөж нөгөө талаас дундаж чум маань яаж гарах вэ гэсэн чинь D суурь дээр доод суурийг нэмээд 2 тухаар гарна. Тэгэхээр эндээс юу гэсэн үг вэ гэхээр 12 см нөгөгдсөн D суурь 3 хэсэгтээр доод суурь 5 хэсгийг нэмээд 2 тухаар гарах юм ба шүү дээ. Тэгэхээр 8-ыг 2 тухаар энэ бол 4x болоод x болохоор x нь 3 см байна. Эндээс бүгд юу гожлох гэсэн чинь D суурь CD нь 3x буюу 9 см, доод суурь AB-ийн 5 хэсэг буюу 15 см байна. За ингээд D-д 2 суурь мэдсэн. За нөгөө талаас надад DA 8 өгч. DA нь юу юм гэж манай энэ трапецийн өндөр гэсэн үг. Тэгэхээр DA 8 см гэж өгсөн байгаа юм байна шүү. За одоо тэг бүгд юу болох юм гэсэн чинь AMQ-д 4 үндэсний талбайг бол AMQ
Q, D гэсэн. За энэ дөрвөөс хэлбэр байна. За энийг би нэг өөр өнгөөр ялгачих тий. A, D тэгээд дээр нэмээд QM тэгээд DQ A, D гэсэн энэ дөрвөн өнцөгт. Энэ дөрвөн өнцөг маань юу вэ гэж DQ маань AB M-тэй параллел учраас энд ингээд дахиад тэгшинц трапез үүсэж байгаа юм шиг. Тэгэхээр тэгшинц трапез, ер нь трапезэнд болохтой бүгдээрээ дундаж чумыг өндрөөжүүлнэ. Тэгэхээр дээд зүйр дээр нь доод цүйрийг нэмээд хоёр туугаад өндрөөжүүлнэ. Манай өндрийн өгөгдсөн шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээр үндсэндээ DQ AM хоёр л хэрэгтэй юм байна. AM чи юу вэ гэж эндээс харахаар AM бол манай энэ тойргийн радиус байгааз тойргийн төвөөс ийшээ шүршрүү татлаа перпендикуляр, ийшээ перпендикуляр, энэс перпендикуляр гэхээр энд бүгдээр чинь квадрат үүссэн гэсэн үг шүү. Тэгэхээр энэ зай бас R гэсэн үг. За тэгвэл D энийг бүгдээр олчихсон шүү дээ. Яа тэгвэл энийг бүгдээр бүтнээрээ 8 гэж мэдчихэж байгаа учраас энэ зай маань 8 урттай гэдээ өгсөн өндөр нь. За тэгвэл би одоо D энийг олчихсон шүү дээ. Тэгэхээр манай D энэ маань юу вэ гэсэн чинь AD-гээс хасах нь D энэ AN буюу AD-гээс AN-ыг хаслаа. Тэгэхээр эндээс AD надад 8 гэд өгсөн, AN нь болохоор ажис. Тэгээ зай маань 8-аас хасах нь R гэсэн үг. За тойргийн төвөөс бүгдээрээ дахиад энэ хөвч рүү перпендикуляр татчих. Тэгээ тойргийн төвөөс хөвчөд перпендикуляр болохоор хөвчийг таллаа. Яагтвэл энэ зайраа ажис, энэ зайраа ажис би адилхан хуржны араас болсон өндөр медиум стресс давхцсан. За тэгэхээр бүгдээрээ энийг нь H гэж нэрлэчих тий. Тэгэхээр энд байгаа энэ OH. За манай энэ D энтэй тэнцүү бөгөөд 8-аас нь R. За тэгэхээр энэ маань 8-аас нь R юм байна. За нөгөө талаас бүгдээр бас юу болж чадах вэ гэсэн чинь энэ зай маань бид нарт юу гэж мэдгэж байгаа. Нөгөө 15 см мэдгэж байгаа. Энэ зай маань 9 см мэдгэж байгаа. За тэгсэн чинь би энийг болохоор мэдэж чадна шүү дээ. Яагтвэл энэ маань юу юм гэсэн чинь DC-гээсээ энийг хасаад 2 тувааж болно. Эсвэл AB суураасаа бүгдээр юу гэсэн чинь энэ DH гэсэн. DH чи юу юм гэсэн чинь энэ манай AN буюу R-тэй тэнцэх гэсэн. Тэгээ бүгдээ энэ зай маань R-тэй тэнцэх юм чинь би эндээсээ AC-г олж чадна гэсэн. Тэгэхээр AC маань юу юм гэсэн чинь нэг талаас AB суураасаа бүгдээ AM-ийг хаснантай тэнцүү. AB маань болохоор бид нарт 15 см гэд өгсөн. AN нь болохоор юу гэсэн чинь R. За тэгэхээр энэ зай бол эндээс хасах нь 15-аас хасах нь R гэсэн үг тий. Эсвэл бас юу гэж хэлж болох вэ гэхээр D CD маань болохоор юу гэж хэлж байгаа гэхээр за би сая энд худлаа ярьсан байна шүү. Өөрөвл AB-гээс энийг хасж байгаа ч надад MB гарна шүү дээ. Юу гэж юу гарах вэ? AC гарах уу? MB-г гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ зай бол 15-аас хасах нь R. Тэгэхээр тойрогт нэг зэгсэн шүрхчүүд тэнцэм чи ер нь бол шаардлагатай гол ингээд энэ хоёр надад олцож байгаа гэсэн үг шүү дээ. 15-аас хасах нь R гэд. За ихтэй манай алганы хэрэглэхдэггүй бах уу? Одоо бүгдээрээ дээдлийн суурь шүү дээ. Энэ маань надаа 9 гэд өгсөн. Тэгэхээр энийг 9-өөс хасах нь R гэвэл харин AC гарч байна. Тэгэхээр AC юм болохоор 9-өөс хасах нь R гэсэн үг тий. За тэгвэл бүгд энэ гурван дээрс юу болж ирэн чадах болж байгаа хэрэг R-ийг олчихдаг юм шүү дээ. Ягдвал энэ зайн R. За DH маань болохоор DN маань болохоор 8-аас хасах нь R. AC нь юу вэ гэсэн чинь сая бүгд олцсон 9-өөс хасах нь R. За тэгэхээс би ер нь пипогордод R олчихно. За тэгвэл би ядаж доод цороо мэднэ гэсэн үг шүү дээ. За одоо энэ шаргуулчин дээр фигурдна бүгдээр тэгэхээр OH-ийн квадрат дээр AC квадратыг нэмсэн OC-ийн квадрат. OH маань болохоор 8-аас хань R-ийн квадрат, AC нь болохоор 9-өөс хань R-ийн квадрат, тэнцүү радиусын квадрат. Тэгэхээр 64-өөс хань 16 R, нэмэх нь R квадрат, нэмэх нь 81-ээс хань 18 R, нэмэх нь R квадрат, тэнцүү радиусын квадрат. За радиусын квадратууд тусад чинь тэгэхээр эндээс радиусын квадрат энэ нэрийг нэмчих бүгдээр тэгэхээр хасах 34 R. За 64 дээр 81-ийг нэмчих тэгэхээр 145 болж таарахна. За эндээс бүгд R олчихсон шүү дээ. За эндээс чинь R маань юу гарах вэ гэсэн чинь R1 2 тэнцүү энэ тэгштэй очиж бүгд 2 туу ачи
34 чи 2 тухаарынд 17 нэмэх нь хасах нь язгуун дээр 17 квадрат 289 хасах нь бүгдээр 4 бичихгүй те 2 тураацсан чинь 145 хуваах нь 2-оо бичихгүй үржих нь 1 бүгдийг 2 хуваацсан гэсэн үг. Тэгэхээр 17 дээр нэмэх нь хасах нь 289-с 140 хасах чинь 144 гарч байна. 144-өөс чи язгуур бүгдээр 12 гарч. Тэгэхээр 17 дээр нэмэх нь хасах нь 12 юм байна. Тэгэхээр радиус нэг талаас 29 ажиллах юм байна тийм үү? Нөгөө талаас манай радиус нь 5 ажиллана. За тэгсэн чи 29 байх боломжгүй. Яагтвэл манай энэ хэрийн нийлбэр 8. Тэгэхээр 29 гэдэг нь болохоор биш. Тэгэхээр биднээс яагаад нь бол 5 юм байна. За радиусаа мэдсэн юм чинь ба штэ бүгд ер нь бол энэ трапецийн доод цорыг мэдсэн гэсэн үг. Өндрөө мэдж байгаа. За одоо миний гол юм ерөөсөл DQ болох. За DQ-г яаж болох юм гэж бүгд огтлог шүргчийн чороо биччихэ. Энэ бол шүргэгч, энэ бол огтлогч. Тэгэхээр огтлог шүргчийн чороомоор D энэ шүргчийн квадрат нь DQ үржих нь DC. За тэгэхээр одоо би эндээс тэр DQ-г болохын тулд огтлог шүргчийн чороо бичиж байгаа шүү тий. За яасан бэ гэсэн чинь D энэ шүргчийн квадрат нь DQ-г үржих нь DC гэсэн. За одоо би D-нийг бол мэдж байгаа. D-нийг яаж болох юм гэсэн чинь бүгдээрээ сая А-ра энийг 5 гэж мэдсэн шүү дээ. Тэгэхээр энэ зай 8 юм чинь D нь болохоор 3 гэж мэдчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр D-ний бол B нь чи 3 гэж мэдсэн гэсэн үг. Тэгэхээр 3-ын квадратын цөө миний олох гэдэг чинь DQ шүү дээ тий. DQ. D чинь анханасаа бүгдээрээ олцсон C-тэй бод D зүүр нь 9 гэд. За 9 гэд. Тэгэхээр эндээс явж ш манай тэр DQ гэсэн жижигхэн суурь нь 1 см болж таарсан биш. За одоо манай нэг олохчоо трапез чи ийм байгаа шүү дээ. Зүгэнд ингээд томруулаад зурч. За DQ энэ доотойхны уйлаа AM. За энэ трапезэнд болгож байгаа сайн нэг гээд болчлоо. За доорууга AM бүгдрээ радиусны цобой 5 гэд мэдсэн. Өндөр нь анханасаа 8 гэд өгцсөн. Тэгэхээр явж энэ трапезийн талбайг олох гэж байгаа учраас миний олох гэж байгаа AMQD трапезийн талбайг олохдоо D цуур дээр нь доод цуурыг нэмээд 2 туагаад өндөр нь үржүүлчихв. За тэгэхээр DQ1 AM нь 5 2 туагаад өндөр нь 8 болж таарна. Тэгэхээр ингээ хураалаа 4 634 буюу манай талбай нь 24 см квадрат болж таарах нэ.